Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөр 3 дахь зочнороо санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Жамбаа Жамцыг урлаа. За дөнгөж сая наран цогт дарахтай энэ стратегийн ордуудыг листэд болох асуудлыг ярьлаа, та сонсоо суужсан. Ер нь энэ хуулийн хэрэгжилтэнд санхүүгийн зохицуулах хороо ямар манлайлалтай, ямар санал оруулж ажиллаж байна? 2022 онд Улсын их хурлын засгийн газраас төрийн эмчийг олон нийтийн болгох, төрийн эмчийн компаниудыг олон нийтийн паблик болгох юм бодлогын томоохон баримтчгууд бол гарсан. Нэг талаасаа. Тэгээд тэр ондоо биерч хувьчлагдсан тухай. За тэгээд түүнээс гадна бол энэ төрийн эмчтэй ялангуяа энэ санхүүгийн компаниуд тийм ээ. Түүний дотор хөрөнгийн биерч, за төрийн банк зэргийн санхүүгийн компаниудыг бол олон нийтийн болгох юм шийдвэр гараад үүний дагуу бол энэ шийдвэр хэрэгжиж явж байгаа. За яг хоо энэ ер нь бол төрийн эмчийг олон нийтийн хяналтанд байх, засаглал илт дод нээлттэй байх гэдээ олон жил ингээ ярьсан. Ялангуяа энэ стратегийн ач холбогдол бүхий ордын одоо хувьцаа эзэмшигчийг бол та сайн мэдж байгаа. Ерөнхийдөө 2006 оны ашигт мэлбэлийн тухай хууль дээр хүртэл ийм зохицуултууд байсан. Тэгээд сая бол энэ томоохон хуулийн реформуудыг бол үе шаттайгаар Монгол Улсын их хурл засгийн газраас үе шаттайгаар хийж байгаа гэж бид нар харж байгаа. Тэгээд энэ үе шаттай хуулийн одоо томоохон реформын одоо үр дүнгууд эхнээсээ бол энэ төрийн эмчтэй компаниуд зөвхөн нэг одоо дан төр гэдэг нэг хувьцаа эзэмшигчтэй энэ компаниуд бол олон нийтийн болоод одоо 7,000 10,000 хувьцаа эзэмшигчтэй хэдийгээр одоо юу гэдэг 10% олон нийтэд санал болгож байгаа ч гэсэн чинь үе шаттайгаар ингээ явахаар эхнээсээ одоо юу гэдэг үр дүнгууд нь үр өгөөж нь тий бизнесийнх нь одоо тэр үр өгөөж нь олон нийтэд очдог, олон нийтийн хяналтанд ордог. Хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшүүл араас нь компанийнхаа засаглал, илт дод байдал, удирдлага, одоо хяналтын тогтолцоо энэ бүх юмд нь оролцсон явдаг учраас үр дүнгууд гарч ийн л да. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол энэ олон нийтийн болгох процессыг бол одоо Улсын их хурлын засгийн газартай бол маш нягт хамтарч ажиллаж байгааг бол одоо Улсын их хурлаас өгсөн засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа. За хоёул маш тодорхой ярина. За тухайлбал сая ингэж ярьсан шүү дээ. Стратегийн 34% дээр нь IPO гаргах ч юм уу нэг тодорхой компаниудын нэр дуртад яриадсан тийм үү. Нэг жилийн дотор энийг хэрэгжүүлэх хуультай байна. Тэгэхээр компаниудтай уулзж гин үү? Санаа оноо нь юу байна уу? Яг ер нь бол зөвхөн энэ стратегийн компаниуд гэлтгүү. Ер нь бол санхүүгийн зохицуулах хороо за үндэсний худалдаа ажууллын танхимтай хамтраад Монголд ер нь энэ топ 100 одоо аж ахуйн нэгжүүд гэж байдаг. Их олон үзүүлэлтүүдээр бол шалгаруулдаг. Тэгэхээр энэ топ 100 аж ахуйн нэгжүүдийг бол хөрөнгөний бэлчдэр олон нийтийн болгох төр бодлого хэрэгжүүлж явж байгаа. За энэ стратегийн ялангуяа энэ томоохон ашигт малтмлын орд эзэмшигч компаниуд энэ дотор орж байгаа. Тэр топ 100 ордог. Тэгэхээр бид нар бол энэ дээр ямар бодлого хэрэгжүүлж байна гэхээр ерөнхийдөө одоо та шууд их тодорхой асуулт асуусан учраас би 7 хоног болгоны 2 дахь өдөр Монголын хөрөнгийн биерчтэй хамтраад за үндэсний худалдаа ажууллын танхимтай хамтраад санхүүгийн зохицуулах хорон дээр бол өдрөлөг зохион байгуулж байна. За 2-7 хоногийн өмнөөс эхэлсэн. За энд бол одоо энэ топ 100 компани олон нийтийн болох одоо зорилготой, сонирхолтой тийм ээ. Энэ компаниуд бол ирж одоо зөвлөгөө авч ийн, мэдээллүүд авч ийн. За энэ бол ерөнхийдөө бол манай үзэгч олон мэдж байгаа. Ер нь IPO болох одоо хийх олон нийтийн болох компани бол нэлээд урьдчилсан бэлтгэл ажил шаарддаг. Маш олон мэрэгжлийн одоо оролцогч нар дэвтэрсэн байгууллагууд ордог. Хамгийн багадаа тэгж ордог. Хоёрт нь бол одоо энэ томоохон хөрөнгө оруулалтын банкуд, андреатор, хуулийн фирм, аудитын фирм, үнэлгээний компаниуд гэдэг маш олон мэрэгжлийнхэн орж ирж хамтын одоо ажлын үр дүнд гарч ирдэг. Тэгэхээр энийг манайх бол юм уулзах ажлыг бол нэгдүгээр зохион байгуулж байгаа. Хоёрдугаарт худалдаа ажууллын танхим санхүүгийн зохицуулах хорооёрын хамтарч хийсэн судалгаа байл дээ. Ер нь ягаад одоо хөрөнгөний зах зээл хөгжсөн орнуудад бол ер нь үндэсний томоохон аж ахуйн нэгж нь олон нийтийн байдаг. Олон нийтийн байдаг. Нэг гэр бүлийн эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нэг одоо гэр бүлээс хамааралтай юм уу? Нэг хүн хувьцааг нь эзэмшдэг юм private хэлбэрийн компаниуд бол их бага байдаг тийм ээ. Ер нь бол дандаа олон нийтийн болчихсон юм байдаг. А манайд бол ерөнхийдөө энэ топ 100 компани 10% нь л олон нийтийн байгаад байгаа юм. Тэгээ энэ дээр ер нь манайхан судалгаа хийж үзсэн. Яагаад олон нийтийн болохгүй байна? Тэгэхээр судалгааны бол дүгнэлт дээр юу гэж юм гэхээр ер нь бол бид нэр бодож байгаа олон нийтийн болох хэрэгтэй юм байна. Хамгийн гол зүйл бол бид нэр ер нь хэрхэн яаж болох хэрэгтэй юм гэдэг тэр зүйлийг бол эдгэлийн сайн одоо мэдээлэл
биднэрт хэрэгтэй байна гэдэг ийм судалгаанд өнгөрсөн. Тэгээд тэр хүрээнд бол бид нэр юм өдөрлөг зохион байгуулаад хөрөнгө оруулагч нартай мэрэгжлийн одоо хөрөнгө оруулалтын банк андреаторуутай хуулийн фирмийнхэнтэй уулзуулж өгöd ингэ явж байгаа. 3 дугаарт нь санхүүгийн зохицуулахороо зохицуултын хувьд дэмжиж явж байгаа. Хэдийгээр улсын их хурлын засгийн газраас томоохон бодлогын шийдвэрүүд гарч байгаа ч гэсэн яг тэр хэрэгжүүлэх процесс дээр бол тухайлбал бид нэр топ 100 компани дээр хэрвээ та олон нийтийн болж байгаа бол хөрөнгөний үнэлгээ дээр нэлээд одоо хөнгөрүүлсэн ийм чөлөөлтүүд хийж байгаа. За тухайлбал одоо тэр шийдвэрлэх процессыг маш хурдан шуурхай шийдэх ийм процесстэй. За үнэлгээ аудитын компани ялангуяа одоо тэр барьцаа батлан даалтын одоо барьцаатай жишээлбэл бонд олон нийтэд гаргыг бол барьцаа батлан даалтай байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр тэрнээс нь бол тухайлбал өнгөлөх чөлөөлөх гэдэг ийм зохицуултын бодлогуудаар бол дэмжиж. Хоёулаа бүр тодорхой нэр залж яриа. Тухайлбал топ 100 компани гэхэр нөгөө танхимаас ингээд шагнал гартахаар үнэхээр манай үндэсний том компаниуд гараад ирдэг. Тэгээ зарим том төрийн өмчт компани байгаа тухайлбал Эрдэнэ төлөвлөр байна. Яагаад тухайлбал Эрдэнэ төлөвлөр листэд болох орлого хийдгүй юм бэ? За ерөнхийдөө бол яг хуу би бол одоо тэр Эрдэнэ төлөвлөр чи өөрөө төрийн өмчтэй компани тийм ээ. Хувьцаа эзэмшигч нь төр тийм ээ засгийн газар. Тэгэхээр бол тэрийг бол илүү одоо олон нийтийн болно гэдэг бол илүү хувьцаа эзэмшигчийн өөрийн шийдвэр тийм ээ. Хувьцаа эзэмшиг эзэдүүдийн шийдвэр байдаг. Тэгэхээр тэр эзэдүүд бидээс хууль хэрэгтэй болов шийдвэр гарах. Ерөнхийдөө бол өнөөдөр хууль эрх зүйн орчин бол тодорхой байгаа. Маш тодорхой байгаа. Тэгэхээр улсын их хурал засгийн газар буюу одоо яг тэр хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд гараад нөгөө өмнөх одоо олон нийтийн болсон төрийн компаниуд шийдвэр гаргах юм байна. Тэгэхээр тэн дээр үл шийдвэрүүд гараад явах. Бусад топ компаниудаас за одоо та бүхэн өдөрлөг хийсэн байна, уулзсан байна. За ер нь бэлтгэл ажилдаа оръё. Бид нар ер нь листэд олъё. Хувьцаа эзэмшигчтэй болъё. Одоо юу гэдэг энэ эзэмшлээ задлъя. Паблик болъё гэдэг орлого хийх гэж байгаа нэр бүхий компаниуд байна. Сайн жишээ байна уу? Ерөнхийдөө бол энэ дээр одоо үзэгч олонч мэдж байгаа, тааж сайн мэдж байгаа. Ер нь сүүлийн нэг 3-4 жилийн хугацаанд хөрөнгөний зах зээлийн итвэх асар их сэргэж байгаа. Хоёрдугаарт нь ерөнхийдөө олон нийтийн болох ийм процесс бол маш идэвхтэй явагдаж байгаа. За энд бол одоо маш чухал үүрэг оройлыг гүйцэтгэсэн нэг том үйл явдал бол энэ банкны салбарын реформ. 5 банк систем. Өөрөөр хэлбэл томоохон системийн 5 нөлөө бүхий банкуудыг бол олон нийтийн болох юм улсын хурлын шийдвэр гарсан, хууль гарсан. Түүний дагуу системийн нөлөө бүхий 5 банк олон нийтийн болох процесс хийгдэж дуслаа. Үүний үр дүнд нийтдээ 5 их 80 гаруй төгрөгийн одоо зах зээлийн үнэлгээгээр хөрөнгөний зах зээл маань тэллээ. Хөрөнгөний зах зээл дээрээс 487 тэрбум төгрөгийг олон нийтээс татлаа банкуд. За нөгөө талаас 72 мянган хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч. Энд бол дандаа ихэнхдээ одоо банкны харилцаагч тийм ээ, хадгаламж эзэмшигч, тийм жижиг хөрөнгө оруулагч нар бол шинэ 72 мянган хувьцаа эзэмшигчтэй боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуучин ингээ банк ярихаар нэг хүний нэр ярьдаг. Тэрний банк цаанаа тэргээд. Одоо бол хэдийгээр яг хоо өмчлөлийн бүтцэн яг 10%, 15% энтрийн олон нийтэд санал болгож байгаа ч гэсэн тэр чин цаана 20 мянган хувьцаа эзэмшигчтэй банк болчихлоо. 12 мянган хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн банкуд боллоо. Тэгэхээр энэ процесс бол өөрөө энэ олон нийтийн болох компаниудыг тийм ээ энэ процесс руу бол нэлээд яг танаас ингээд нэр загаа топ 100-аас одоо хөрөнгөний зах зээл рүү гарах сонирхол бүхий компани. Ерөнхийдөө би одоо бол тий яг компаниудын энэ бол өөрөө бизнесийн шийдэл, урт хугацааны шийдэл. Одоо харах нэр зарлах болов. Одоо бол тэрийг бол хэлэх болцоогүй байна тийм ээ. Гэхдээ ер нь илэрхийлж байгаа компаниуд бага мэдээж тийм. Ер нь бол үндэсний ялангуяа томоохон үйлдвэрлэлийн шинжтэй тийм ээ үйлдвэрлэлийн шинжтэй бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компаниуд бол нэлээдгүй тийм олон нийтийн болох хандлагууд явж байна. За тэгээд нөгөө талаас манайх бол одоо энэ 30 жилийн хугацаанд ерөөдөө гэр бүлийн бизнес дээр нэлээд төвлөрсөн юм бүтцүүд тэгээ олон ийм одоо юу гэдэг охин хараат компани нэгдлүүдээр ингэж бизнес үйл ажиллагаа явж ирсэн. Тэгэхээр одоо бол компаниуд юу явж байгаа гэхээр нөгөө үеуд шилжиж байна. Бизнесийн үеуд өөрөөр хэлбэл нэгдүгээр үеийн компаниуд ч одоо хоёрдугаар үеигээ шилжиж байна. Олон нөгөө хувьцаа эзэмшигчийн бүтэц гэдэг юм уу, хуулийн этгээдийн хэлбэрүүдээ их тодорхой болгож ийж эн чинь өөрөө дараагийн шатанда паблик болох учраас тэр процессууд нэлээд хийгдэж байна гэж харж байна. За нэг талаас ингээд компани хууль эрх зүйн орчин бий болоод жишээлбэл одоо стратегийн ордуудын хөрөнгөний зах зээл дээр листэд болно гэдэг бол бас том юм явна. Манай хөрөнгөний зах зээл бас илүү их тэлнэ. За сайн мэдээ. Нөгөө талаас бас яг олон нийтийн боловсрол үнэхээр чухал юм лээ. Бид нар ногоон сум маянаа 2 жил тасралтгүй хийгээ явж хахад нэг талаас хөрөнгө одоо юу гэдэг компаниуд бэлэн боллоо гэхэд хувьцааг авах иргэд тийм үү.
тэдний санхүүгийн ойлголт мэдлэг тутамг байсан л да. Тэгэхээр хороо бас нэг аян хийгээд орон нутгаар яваад байна. Энэ зорилго нэг байна уу бид нартай? Мэдээж энэ хөрөнгө оруулагчийн боловсрол тий олон нийтийн санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгөний зах зээлийн боловсрол туйлын чухал нэг талаас. Нөгөө талаас өнгөрсөн чинь 2023 онд хөрөнгөний зах зээл дээр 787 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Тэрний 50 орчим хувь нь байгууллагын буюу институционал одоо хөрөнгө оруулагч нар хөрөнгөний зах зээл дээр ордог болж байна. Нэг энэ бол маш сайн мэдээ тийм биз? Одоо өмнө нь бол манай дээр ихэнхдээ нөгөө хувь иргэд хөрөнгө оруулагч байдаг байсан бол одоо бол байгууллагын буюу институционал инвесторууд 50-аас дээш хувийн арилжаанд оролцдог болж байна. Хөрөнгө оруулалтын сангаа хэлж байгаа гэсэн үг үү? Хөрөнгө оруулалтын сангаас гадна брокер, дилер, андреатрууд, за томоохон одоо хөрөнгө оруулалтын компаниуд тийм ээ. За нөгөө талаас бас тодорхой нөөц бүхий одоо компаниуд өөрөө хөрөнгө оруулалтын зөвлөх аваад ажилладаг юм болчих. За хоёрт нь үлдсэн 50% нь нөгөө иргэд байна. Иргэд байна тийм ээ. Одоо жижиг ритейл одоо тийм хувь хөрөнгө оруулагч нар гэсэн үг. За хоёрдугаарт нь сүүлийн бас 3 жилийн хугацаанд нэг маш энэ зах дээр зөв бүтцэх юм уу да бий болсон зүйл бол хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болсон. Одоо 3 нэр бүхий хамтын хөрөнгө оруулалтын сан сүүлийн 3 жилийн хугацаанд байгуулагдлаа. Тэгээ хамтын хөрөнгө оруулалтын сан бол одоо иргэдэд тийм ээ жижиг иргэд хамтын хөрөнгө оруулалт сангаар дамжиж хөрөнгө оруулалт одоо хөрөнгөний зах зээл дээр орох бол өөрөө аюул өндөр тийм одоо хөрөнгө оруулалтын чухал үйл явдал байдаг. Ягаад тэгэхээр хамтын хөрөнгө оруулалтын сан бол өөрөө мэргэжлийн одоо хөрөнгө оруулалтын менежертэй хөрөнгө нь яг хөрөнгө оруулалтын бодлогынхаа дагуу хөрөнгө оруулалтын одоо хэрэгслүүдэд байршуулдаг, эрсдлээ даах чадвартай. За хөрөнгө нь Кастидион банкнд маш найдвартайгаар хадгалагддаг гэдэг мэргэжлийн маш одоо зөв олон улсад байдаг ийм мэргэжлийн дэд бүтцийн байгууллагууд манайд бий болж байна. Энэ бол цаашаа энэ бол цаашаа нилээдгүй явах юм хандлагатай байна. Өөрөөр хэлбэл иргэд одоо юу гэдэг хөрөнгө оруулагч одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай өрсөлдөөд тийм ээ хөрөнгө оруулалтын эрсдэл байршуулахаас илүү мэргэжлийн дундын зуучлалын байгууллагуудаар дамжиж хандах нь маш зөв. Гэхдээ манай дээр бол бас одоо нэг чухал зүйл бол бид нар чинь хөрөнгөний зах зээл дээр бол 30 жилийн өмнө одоо хувьцаа эзэмшигч болсон тийм ээ. Цэнхэр тасалбараар хувьцаа эзэмшиж болсон. Сүүлд одоо энэ стратегийн томоохон компаниудын ялангуяа интернет тавталгаан гэдэг юм хувьцаа эзэмшиж болцсон. Иргэд өөрөө хувьцаа хөрөнгө оруулалтын талаас нэлээдгүй мэдлэгтэй байгаа гэж бол харж байгаа. Тэгээд энийг бол одоо мэдээж үндэсний олон нийтийн яриад телевиз бол энэ дээр нэлээд оролцоотой манлайлалтай ажилладаг. Тэгээд тэр хүрээнд бол энэ олон нийтэд чиглэсэн одоо санхүүгийн хөрөнгө оруулалтын энэ боловсрол мэдлэг бол айгүй чухал. Энийг бол зөвхөн санхүүгийн зохицуулах хорооны мэдээж ажил биш энэ мэдээллийн байгууллага, боловсролын байгууллага гэдэг энэ олон байгууллагуудын хамтын ажлын үр дүнд бол энэ бол бас тодорхой хэмжээнд тавигдсан. За 2024 оны 2 дугаар хагасын төлөвлөгөө юу байна? Хичнээн компаниуд санхүүгийн зохицуулах хороонд шинээр хүсэлтээ гаргаж байна. Ер нь хөрөнгөний зах зээлийн чиг хандлагыг та юу гэж харж байна? За ер нь бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээрх тоон үзүүлэлтүүд бол асар их сайжирж байна. Асар их сайжирж байна. За нөгөө талаас бол яг бид нар нэг тийм дутуу яриад байгаа нэг зүйл бол хөрөнгөний бирж буюу олон нийтэд арилжаалдаг нэг хөрөнгөний зах зээлийн ойлголт байна. А түүнтэй өрсөлдөхүйц одоо хөрөнгөний зах зээлийн нэг платформ одоо 2 жил гарангийн өмнө үүссэн. Энэ бол айгүй амжилттай явж байна. Одоо биржийн бас зах зээл. Биржийн бас OTC гэдэг үе маркет тий. 2021 оны 9 сараас хойш үйл ажиллагаа анхны цангаа зохиод үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За одоо үндсэндээ 2 жил гарангийн хугацаанд нийтдээ 110-аад компани энэ дээр компанийхаа бондыг 2.5 их найдын хэмжээний бонд энэ дээр бүртгүүлээд 2.1 их найдын хэмжээний санхүүжилттэй энэ зах зээл дээрс татчих. Хөрөнгөний зах зээлийн нийт үнэлгээ бол 11.8 их найдын үнэлгээтэй болчлоо. Сая банкуд томоохон компаниуд бид нар саяхан л 1 их найд хүрлээгээд хамтдаа нэг сүүлийн одоо 3 жилийн хугацаанд 350 дахин нэмэгдчихлээ шүү дээ. 50%-аар нэмэгдлээ тий. Тэгэхээр бол агтл нөгөө талд нь хөрөнгөний одоо өөрөөр хэлбэл эн чин хамгийн гол хөрөнгөний зах зээлийн гол юм бол сайн чанартай бүтээгдэхүүн дээр гарах хэрэгтэй. Тэгэхээр сайн чанартай бүтээгдэхүүн гарах нэг юу нь бол нэг одоо хөрсөөр нь бол тэр OTC маркет дээр тийм ээ OTC маркет дээр компаниуд санхүүжилтийн өсөрөг татдаг болчихлоо. Өөрөөр хэлбэл нийтдээ 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 110 гаруй тийм үндэсний аж ахуйн нэгжүүд энэ дээрээ хөрөнгөө татаад буцаагаад яг нөгөө хөрөнгө оруулагч нартай амлсан хугацаанд төлбөрөөгөөд явж байна. Тэгэхээр энэ бол айгүй том одоо нэг үзүүлэлт болж байгаа. Өөрөөр хэлбэл манайх арилжаа эрхлэх юм 2 платформтой болцсон. Нэг талд нь хөрөнгөний бирж, нөгөө талд нь одоо биржийн бас зах зээл ингээ үсээ явж байна.
Бид нар бол маш өөдрөөр харж байгаа. Ялангуяа одоо энэ баялагын сангийн тухай бол сая батлагдлаа, тийм ээ. Томоохон стратеги ордууд бас олон нийтийн болох юм байна. Эзэмшигч компаниуд бас олон нийтийн болох тийм боломжтой болж байгаа юм байна. За нөгөө талаас одоо улсын хурал дээр юунууд явж байна. Сая нэг сарын өмнө 3 сард хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, үн цасны зах зээлийн тухай хуульд томоохон бодлогын өөрчлөлтүүд гарсан. Томоохон бодлогын өөрчлөлт орсон. Нөгөө талаас өнгөрсөн жилийн одоо төсөв батлагдахад одоо энэ хөрөнгөний зах зээл дээр нэлээд томоохон татварын тэм реформууд хийгдсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээл дээр та IPO хийгээд олон нийтийн болох юм бол тодорхой одоо юу гэдэг тэрүүн зарцуулсан зардлуудыг нөгөө татвар ногдуулах орлогоос хөнгөлдөг. Хоёрдугаарт нь хөрөнгө оруулагчдыг одоо бид нар бол нөгөө мэргэжлийн хэлээр бол капитал гейн гэдэг үнцээс борлуулсны орлогоос авдаг татварыг үе шаттайгаар ингээд бууруулсан. Өөрөөр хэлбэл та үнцээс борлуулсны орлогоос авдаг 10% татварыг 2026 оныг дуустал 90% өнгөлөөд 2029 он дуустал 50% өнгөлөхөөр ийм зохицуулттай. 3 дугаарт нь бол энэ зах зээл дээр оруулсан одоо хөрөнгө оруулагч нарын хувьцааны одоо ногдол ашигын орлого, бондын хүүгийн орлогоос авдаг татвар одоо бол 10% байсныг 5% болгох, зөвөрөл 50% болгоцсон. Тэгэхээр татварын энэ талдаа нэлээдгүй тийм одоо юу гэдэг хөнгөлөлт чөлөөлтийн бодлогыг улсын хурал засгийн газраас хэрэгжүүлж байна. Энэний үр дүн дээр бол энэ IPO компаниудын сонирхол, нөгөө талаас хөрөнгө оруулалт их компаниудын сонирхол. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт аягүй бол хэрэгслүүд байгаа. Тэгэхээр энэ хэрэгслүүд чинь дандаа өртөгтэй. Эргээд татвартай тий. Тэгэхээр энэ зах зээл дээр хөрөнгө оруулах юм бол тэр хэмжээгээр одоо 50% одоо зөвхөн ингийн харьцуулалтын аргаар хэлэхэд л банкнд мөнгө хадгалуулад хүүгийн татвар хүүгээс 10% татвар төлдөг байхад хөрөнгөний зах зээл дээр бонд аваад тийм хувьцааны ногдол ашигаасаа бондын хүүгийн орлогоос 5% ногдол одоо татвар төлөх нь шүү дээ. Хувь хүн хуулийн этгээд ялгаагүй. Тэгэхээр ийм татварын энэ дээр ийм реформ хийж байгаа учраас нөгөө талаасаа энэ одоо бодлогууд хөрөнгөний зах зээлийг дэмжсэн ийм бодлогууд улсын их хурал, засгийн газрын тэргүүний зүгээс ингээд маш хүчтэйгээр ингээд тавьж байгаа учраас яг энэ хүрээнд бол энэ хөрөнгөний зах зээл нөгөө олон улсад байдаг. Бид нар бол нэг тийм шиний бүтээх гэдэг байгаагүй шүү дээ. Олон улсад хөрөнгөний зах зээл дээр дотоодын томууд нь байдаг. Энэ дээрээ маш хүчтэй өчрөх ийм зах зээлүүдийг тэрлүүл явах гэдэг. Тэр зорилгоор бол нэлээд явах байна. Үндэсний баялагын сангийн хуулийн тухай асуултаа түрүүний тэр хэлээдсэн ирээдүйн өв сан чинь ингээд аривчин гэж яриад байгаа байхгүй. Энийг задлаад хэлвэл хөрөнгөний зах зээл рүү гарах юм уу эсвэл нөгөө уламжлалсараа банкнд мөнгө хадгалахыг яриад байгаа юм. Ер нь бол хөрөнгөний зах зээл дээр маш том потенциалны хөрөнгө оруулагч нар байж иж хөрөнгөний зах өгчдөг, тийм ээ. Ерөөсөө энэ бол үндсэн одоо зарчим юм. Жишээлбэл бид нар тэтгэврийн санг одоо юу гэдэг хийстэд болох гээд бүр үнэхээр олон жил яриад дийлэхгүй байна шүү. Тэгэхээр манай дээр бол одоо би бол зүгээр юу гэж таны асуултанд хариулмаар байна гэхээр энэ бол одоо том хоримтлын сан гэдэг юм уу ирээдүйн өв сан гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр асар том потенциалны тийм хөрөнгө оруулах бололцоотой мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болж байгаа гэдэг талаас нь хараад байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж одоо томоохон хөрөнгө оруулалтын эрсдлүүдэд тооцсон энэ чинь сан учраас мэргэжлийн хүн удирдан тий мэргэжлийн фандын менежерүүд удирдан. Тэгэхээр тэр эрсдлүүдээ мэдээж хамгийн түрүүнд тооцсон. Эрсдэл багтай санхүүгийн эрсдлүүд энэ зах зээл дээр гараад явах юм бол тэр лөө мэдээж хөрөнгө оруулаад явах бүрэн бололцоотой. Нөгөө талаас та бас тэтгэврийн санг бас дурдлаа тий. Тэгэхээр улсын хурал дээр бас хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль одоо яг хэлэлцэгдэж явж байгаа. Тэгэхээр энэ хууль бол бид нар бол батлагдах баха гэж харж байгаа. За энэ хуулийг батлагдаад явах юм бол өөрөөр хэлбэл энэ тэтгэврийн сангууд үүсгэх. Хувийн одоо пеншн фандууд үүснэ. Тэгэхээр хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, ирээдүйн өв сан, баялагын сангууд тийм ээ. Тэгээд даатгалын сангууд гэдэг ийм том мэргэжлийн потенциалны ийм сангууд үүслээ гэхэд тэрлүүчин бүтээгдэхүүнээ заргасан чанартай үнцээс гаргагч нар буюу үндэсний компаниуд чинь уралдаад олон нийтийн болоод явна. Тэгэхээр энэ процесс бол цэвэр одоо тэр хүнд бол аюул тийм эерэг эффект өгнө л гэж бид нар харж байгаа. За баярлалаа сонирхолтой ярилцлага өгсөнд. Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөрийн өнөөдрийн дугаар өндөрлж байна. Бид цаг үеийн асуудлаар 3 зочинтой ярилцлаа. Анхаарал үзсэнд баярлалаа.